За үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор хамдуудыг сувилж байгаа гэж байна. Сүүлийн 2 жилээр та статистик хэлэх боломж байна уу? Ер нь санхүүжилтэнд хэдэн төгрөг гаргасан, хэдэн ахмадууд энэ үйлчилгээг авсан 2024, 2025, 3 жилээр нь 2023 он гэдэг. Энийг нь гаргана төрч. Ажлын хэсгийн 2 дугаар микрофон. За 2. За. Үйлдвэрлэлийн ослын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэр авдаг хүмүүсийн тоол хамгийн оргил үедээ бол 4,000-д хүрчилсэн. Одоо манад байгаа мэдээлэлээр 3,800 орчим хүний мэдээлэл байгаа. Энэ бол зөвхөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа буюу үйлдвэрлэлийн ослын сангаас тэтгэр авдаг хүмүүсийн хувьд ярьж байгаа. Дараа нь бас энэ халамжийн сантай холбоотоос энэ үйлчлэгээ бас тусдаа үйлчлэгээ байдаг. Энэ үйлчлэгээг бас манай халамжийн асуудал хариуцсан нэгж бас мэдээлэл өгчихсэн зүг болоо гэж бодож байна. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ахмад насны тухайн хуулийн дагуу ахмад настанд жилд нэг удаа ахмадын зориулттай амралт сувилалд сувилуулдаг. Мөн магадлан итгэмжлэгдсэн сувилалд 50% хөнгөлөлтөй сувилуулдаг байгаа. 2024 оны байдлаар яг ахмадын зориулттай амралт сувилалд гэхэд 50,000 орчим ахмад настанд 15 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн энд бол ахмад настаа өөрөөсөө 70,000 төгрөг төлөөд халамжийн сангаас 280,000 төгрөг төлөөд 7 хоног амралт сувилуулдаг байгаа. Нөгөө талаасаа болохоор аршаан сувилал буюу яг дотоодын аршаан сувилалд амралт сувилуулсан тохиолдолд тухайн ахмад насны нийт зардлын 50%-ийг бол халамжийн сангаас зарцуулдаг. Энд бол 49,000 хүнд 7.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна бол ахмад насны асаргааны хувилбарт үйлчлэгийг ахмад насны тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд 2024 Нэмж хариулах уу? За 5 дугаар микрофон. За ер нь бол ахмад насны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 2025 оны 385,000 ахмад настан байсан бол одоо ингээд 415,000 ахмад настан болсон. Тэгэхээр энэ хамрагдаж байгаа хүний тоо ч гэсэн жил болгон нэмэгдэж байгаа. Энэ яг энэ нийт ахмад настанд хөнгөлөлт тусламжид зарцуулж байгаа зардлын 50 гаруй хувийг нь бол энэ зөвхөн амралт сувилалын аршаан сувилалд зарцуулж байна. Тэгээд энэ оны төсөв болон бас ингээд яг л 30 эдэн мянга 50 эдэн мянга гэдэг яг нэмэгдээ явцсан байгаа. Сая бол 24 оны тоог хэлсэн. 25 оны гүйцэтгэл одоогоор хараахан гараагүй байгаа. 26 оны төсөвт бол яг энэ 25 оны төсөвтэй ойролцоо байдлаар тусгасан. Тэгээ мөн асаргааны хувилбарт үйлчлэгийн тусад 5 тэрбум төгрөг тусгасан. Энд бол төрийн бус байгууллага хувийн хөвшлээр ахмад настанд өдрийн эмчилгээ, өдрийн асаргаа үйлчлэгийн, гэрээр очих асаргаа үйлчлэгийн, мөн төр байршуулан асарах гэдэг олон төрлийн асаргааны хувилбарт үйлчлэгийг үзүүлэхээр хуулийн хүрээнд шинж журмууд гараад төрийн бус байгууллага хувийн хөвшлөлтөд бол гэрээлэн ажиллаж байна.